уламжлалт халуун чулуун бааны талаар товчхон мэдээлэл өгье гэж бодлоо. За Бутан улсын нэгэн өвөрмөц суурилын арга нь халуун чулуун баан үүнийг тооцсон байт гэж бас нэршдэг. Бааны уламжлалт хамгаах ухаанаас холбоотой бөгөөд байгалийн элементүүд болох ус чулуун модыг ашиглаад бие ядаргаа стрессийг тайлах зорилготойгоор хэрэгцээтэй. Эрт цагт нутгийн иргэдэн өвлийн хүүтэн хүчээр ажлын дараа халуун чулуу баамд орж бие орчин хүчний хөдөлгөөн намдаж цэсний эргэлтээ сайжруулж хордог байсан. За тэгээд халуун чулуун бааны хэрхэн бэлддэг вэ гэхээр голоос чулуугаа сонгоод дүүж авчираад улаасан гал цогон дотор 3 цаг орчим гүйцэд халаагаад тэрхүү чулуугаа эхлээд хүүтэн хусанд хийгээд цэвэрлэдэг байгаа. За дараа нь босож бэлтгэсэн баантай хүүтэн ус руугаа хийдэг. За ус руугаа ингээд шууд хийсний дараа энэхүү чулуу улаасан чулуу маань шууд хагаад доос нь эрдэс бодисууд усан уусаж гарч ирдэг. Энэ үед уусан халуун ус болгон уурна биеийн булчин арьсан маш их тустай байдаг. Мөн нэлээр эмийн ургамлуудыг хамтлаад бас хийж өгдөг байгаа. За тэгээ халуун баанд 30-45 минут орсны дараа хүний биед хуримтлагдсан бүхий л стресс ядаргаа тайлгдаг гэж үздэг. За тэгээд үүнийг болохоор Бутан улсын нэрийн хуудас гэж нэрлэдэг.